Тийм ээ, ари байна. Энэ удаа би байгалийн гамшиг болон гамшихаас хамгаалахаа холбоо аныг услах хөрөл бүрийн үгсийг бүгдд нь заах гэж байна. Эхний сэдв бол байгалийн гамшиг юм. Та бүхэн энэ үеийн увыг мэдэх үү? Байгалийн гамшиг гэдэг нь газар хөдлөс, харц салхи, их бороо, цунам зэрэг байгалийн хүчний улмаас гэр орон нэвтэрч хүмүүс гэмхийг хийдэг. Японд газар хөдлөс байнга тохиолддог. Сакайдын хоон дасаад ойрхон мөн муусахай юм. Энд дурдсан газар хөдлөс, цунам, харц салхи, их бороо, хөрсний голсос зэрэг олон бүрийн байгалийн гамшигын аюул их байдаг. Олон бүрийн гамшиг тохиолддог уус санаа зовж өгшдөг хүн цөөнгүй гэж бодож байна. Ийм олон бүрийн гамшиг тохиолдохоос өмнө өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах бэлтгэл хийхийг илэрхийлдэг нэгэн үг бий. Та бүхэн энэ үгийг сонсож байсан уу? Үүнийг гамшихаас урьдчилан сэргийлэх гэж нэрлэдэг. Байгалийн гамшиг болохоос өмнө амь насаа хамгаалахын тулд бэлтгэл хийхийг хийдэг. Болцошгүй гамшихаас сэргийлэхээ холбоо чухал 4 үгийг анзаарчулъя. Эдгээр үгсийг болцошгүй гамшихаас сэргийлэх бэлтгэл хийхдээ ч гамшиг хооцсон гэж ачаалдаг. Эдгээрийг санаж байвал хэрвээ үед маш их ус болно. Үзсэнд баярлалаа. Дараагийн видеогч бас үзээрэй.